За би саяхан нэг зураг харсан. Тэр бол энэ зураг. Энэ ямар учиртай зураг вэ? Бид нар одоо 21 онд гарах шинэ цомгийнхаа хүрээнд маш олон юм ажлууд төлөвлөсөн байгаа. Тэрний одоо хамгийн эхнийх нь одоо ажил гэх юм уу да. Бид нар одоо утсан удахгүй хамгийн ихний концертаа хийж байгаа. Оо, баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээд тоглолтын манай концепт нь өөрөө Blue. Тэгээд бид нар хотынхаа хамгийн өөрсдийнхөө хувьд хамгийн ингээ алхдаг төв гудамжаа зөвшөөрөл аваад будаа ийцэн байгаа. 50 дугаар дэлгүүрийн хажуудалд гэсэн үг л дээ. Энэ бүр ингээд энэ чигээр үлдэх юм уу те? Тийм, хүмүүс хажуугаар нь яваад залуучууд маань Blue гэдэг даавалгаанд тэ нэгдэж болно. Энэ цэнхэр гудамжаар та нар бодолтой өөртөө явж исэн чинь нэг хэсэг тэр чигтээ цэв цэнхрээвэл та нарт яг ямар мэдрэмж төрхөл. Тэгэхээр тиймэрхүү л. Цэнхэр гэж нэрлэж байгаагийн зорилго юу вэ? Зэрсэн юу вэ? Төрсөн нэг юм төр. Буцаа тавтар өгдөг. Яа гэж. Та юу? Зэрсэн юм уу? Залуучуудад бас мэдээж нөлөөлөх цаад хүсэл байгаа. Бид нар өөрсдөө Blue гэж нэрлэмээр санагдаад тий өөрөө яг энэ өнгийг харахаар ямар мэдрэмж төрдөг бас хүмүүс мэдрүүлмээр санагдаад. Жоон залуучуудтай хамт жоон давалгаалмаар санагдаад. Тэгэхээр сонсогчид фэнүүд бидний хувьд одоо танай хамтлагийн төлөвлөсөн байгаа их ажлын хамгийн ихнийх буюу тоглолтыг хүлээж авах нэ. Тоглолт ойролцоогоор одоо хийж болох бол өдөр тоглогч нь уу? Тоглолтын одоо өдөр бол энэ дээр гарна. Болох газар нь энэ дээр байна. Тэрийг цон удахгүй бүгдээр нь уусаад амар гоё зарлана. Төлөвлөд. Баярлалаа. Ер нь ойролцоогоор хичнээн хүнд зориулж тоглолт их төлөвлөгөө байна. 1000. Оо. Тийм. Нэг хоёр амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа.